дэвкагаас сууж. За. Хостой болоод Улаанбаатарт юу хийж болох вэ? Киноноос өөр сонирхолтой. Өлег болсон зүйл биш. Бодогдсон зүйл байна уу? Тэгвэл ямар зүйлийг хэрэгжүүлвэл Монгол хосуудад, Улаанбаатарын хосуудад ялангуяа их entertainment-лэг, их шинэлэг гоё байх болоо. Ер нь бол төвчлийг багасгах хэрэгтэй л дээ. Төгжрөл entertainment-тай ямар холбоотой вэ? Энэ бол Монгол улсын маш их цаадаа зүйлсэн. Ер нь бол зөв л дөө. За, хосуудын хийж болох activities Монголд байхгүй. Гэхдээ чамд таалагддаг гадаад оронд үзэж харсан зүйл юу байна? Яг дэлгүүрээс хийж боллоо тий. За гоё шопинг мол баг байна. Байсан ч үнийн хурдтай айгүй өндөр үнэтэй байд юм шиг байна. За тэгээд энэ асуудлыг яаж шийдэж болох юм шиг байна чам чинээ? Ер нь бол тий залуу үеэсээ явж болох хэрэгтэй. За шинэ боловсон хүчин хөгжинө гэж байна. Одоо бидэд ингээд хөгжүүлэх гээд Монгол орноо хөгжүүлэх гээд фонтэд 2 сарын 14-нд Валентины өдөр ийм яриа сууж байна.